Хялуургаан тээврийн зүтгэх хүчний тооцоог гүйцэтгэх 3 дугаар бие даалгаврын ажлын зөвлөмж хүргэх гэж байна. Тэгэхээр зүтгэх хүчний тооцоо гэдэг маань юу юм бэ гэхээр тухайн таны өмнө нь сонгож авсан авч сонсмоолууд чинь тухайн одоо уурхай нөхцөлд ажиллаж чадхаар байна уу? Хүчин чадлыг хүрхээр байна уу? Тухайн хөлгүүрийн чадлыг хүрхээр байна уу? Ер нь нэг авч сонсмол маань хэдийн хэмжээний ачаа тээвэрлэх гээд байна ч гэх юм. Ингээд янз бүрийн одоо гол дараагийн бие даалтуудад хэрэглэгдэх үндсэн хэмжээсүүдийг тогтоодог ийм тооцоолол юм байгаа юм. За зүтгэх хүчний тооцоонд хамгийн эхлээд яах вэ гэхээр авч сонсмолын бодит даац болон чулуулгийн физик шин чанар, за твшний багтаамж, за түүний даац зэргийг дүнслээд бол яах вэ гэхээр авч сонсмолын бодит даацыг тодорхойлно. За бодит даацыг хоёр аргаар тодорхойлж болж байгаа юм. За нэгдүгürt нь бол твшний багтаамжаар экскаваторын утгалтын тоог тодорхойлоод түүнээс гаргаж авна. Эсвэл авч сонсмолын техникийн даацаар нь экскаваторын утгалтын тоог гаргаж авна гэсэн. За энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр тухайн хослоо ажиллах экскаватор маань одоо хэдийн удаа утгаад твшийг дүүргэх үү, хэдэн удаа утгаж арчвал авч сонсмолын даацанд хүрэх вэ гэдэг хоёр нөхцөл тавьж одоо тооцооллыг хийж байгаа гэсэн байна. За бүгдээр 3-1-р томьёог ажиглая. За 3-1-р томьёо бол твшний багтаамжаар нь үзэж байна. Тэгэхээр хүртүрт бол твшний багтаамж гэсэн параметр бол орж ирж байна. За тэгээд тус бүрдээ бол коэффициентуудыг авсан байна. За тэгэхээр энд бол экскаваторын шанааны багтаамж бол та бүхний бие даалтан дээр өгсөн шанааны багтаамж байх ёстой. За ингээд дараах удаа харгалзах хүснэгтүүдээс коэффициент шанууд үргэлтийн болон чулуулгийн нэгтралыг тооцсон коэффициентуудыг бол авчиж болно гэсэн байна. За авч сонсмолын техникийн даацаар буюу экскаватор утгалтын тоог тодорхойлох томьёо 3-2 байна. Тэгэхээр энэ дээр бол хүртүрт бол авч сонсмолын техникийн даац буюу химийн номинал даац нь байна гэсэн үг. За тэгээд мөн экскаваторын шанааны багтаамж, чулуулгийн сэргэжилтийн коэффициент, за бутлагдсан чулуулгийн эзлэгэн масс орно. Тэгэхээр бутлагдсан чулуулгийн эзлэгэн масс маань бол тэслэгдсэн үеийн эзлэгэн масс гэж ойлгож болно. Тэгэхээр зарим чулуулууд бол заавал одоо сэргэжилт хийсэн чулуулаг байж утгалтанд орноо, тээвэрлэлтэнд тээвэрлэгдэнэ гэдгийг бол та бүхэн өмнөх лекц хичээлд оруулаад ойлгосон байгаа. За ингээд 3-1 болон 3-2 гэсэн томьёонуудаар бодож гаргаж байгаа тоо маань бол заавал бүхэл тоо байна. За тухайлх юм бол 3.2 удаа утгах нь 5.6 удаа утгах нь гэсэн тоо байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо 3.2 5.6 хэрхэн бүхэлжлэх вэ гэвэл үүнийгээ 0.2 гэдэг оронгоор одоо урагш нь дээшлүүлнэ гэсэн үг. За тухайлх юм бол 3.1 гарсан бол 3, за 5.6 гарсан бол 6, за 3.3 гарсан бол 4 гэдэг тоо болж одоо яах нь тэгштгэх ёстой гэсэн байна. За ингээд энэ 3-1 болон 3-2 гэсэн томьёогоор олдсон тооцооллын хамгийн бага утгаар нь утгалтын тоог сонгож авна. Учир нь гэвэл таны экскаваторын твшний багтаамж нэг бол дүүрнэ, нэг бол техникийн даац нь одоо хитрнэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн бага утгаар нь авна гэсэн үг. Энийг бол бид нар 3-3 гэдэг томьёон дээр харна. За тэгэхээр 3-3 томьёоны хүртүртээр бол n утгалт гэж байгаа. Энэ n утгалт маань бол уг 3-1 болон 3-2-оор бодож олсон тооны бага утга нь байна гэсэн үг. Энэ бол утгалтын тоо болж цааш ашиглагдана гэсэн байна. За ингээд авч сонсмолын бодит даац буюу яг хэдэн тоон даац ачааг энэ твшин дээр ачих юм бэ гэдэг нь 3-3 гэдэг томьёогоор бол тодорхойлогдож байгаа юм. За тэгвэл 3-4-өр бол даац ширхтийн коэффициент. Даац ширхтийн коэффициент гэдэг маань тухайн авч сонсмол маань хэдэн тооны даах боломжтой техникийн бүтээлтэй харин яг одоо хэдийг даагаад байгаа юм бэ гэдгээр бодогдож байгаа юм. Тэгэхээр даац ширхтийн коэффициентыг та бүхэн 0.7-оос доош орж ивэл авч сонсмолын сонголтондоо дахин харах ёстой гэсэн байна. Тэгэхээр ашигтай одоо даац ширхтээ 0.7 буюу 70%-аас доош ашиглаж байвал уг авч сонсмолыг бол тээвэрлэлтэнд ашиглах нь төдийлөн оновчтой болсон байна. За твшний багтаамж ширхтийн коэффициентыг мөн 3.5 гэдэг томьёогоор олж байгаа юм. За тэгэхээр 3.5 буюу твшний хит одоо багтаамж ашиглалт бол бага байвал тухайн авч сонсмолынхоо твшийг багасгах, эсвэл одоо өөр төрлийн твштэй
хэлбэрийн дэвштэй авч сонсмолуудыг сонгох гэдэг дээр бас сонголтын дээрээ анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хоёрдугаар бие даалт руугаа дахин өнгийж харах хэрэгтэй болно гэсэн байна. За ингээд ачаатай авч сонсмолын бодит юм буюу авч сонсмолын өөрийн масс, за тэгээ 3-3-аар бодож олсон твшин дээр байгаа ачааны массыг нийлээд авч сонсмолын бодит юм байна. Энэ бол авч сонсмолын бодит юм маань хөтлөгч дугуун дээр ирэх одоо ачааг илэрхийлнэ. Тэгэхээр 3-7 гэдэг томьёолол бол нөгөө авч сонсмолын бодит жинг хөдлөгч дугууны тооноос хамруулсан одоо шилжилтийн коэффициентээр үржүүлж гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ хөтлөгч дугуун дээрх одоо шилжилтийн коэффициент бол дугуйн томьёо буюу одоо хэдэн дугуйтай түүнээс хэдэн хөтлөгчтэй вэ гэдгээс хамаарна гэсэн. Тэгэхээр энэ талаар бол бие даалтын гар явуулганаасаа нэлээд дэлгэрэнгүй үзэж болно гэсэн байна. За ингээд та бүхэн уг одоо бие даалтыг 3 авч сонсмол дээрээ одоо тус бүр дээр нь 3 удаа давтаж одоо бодно гэсэн байна. Тэгэхээр 3 удаагийн давталт бол энэ дээрх томьёонууд дээр хийгдэн шүү гэсэн байна. За ингээд асуулт байвал комментээр бичиж болно. За тэгээд та бүхэнд амжилт хүсье.